Сайн байцгаана уу хүүхэлдээчтэй. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2025 онд нээлттэй хийсэн Дэвид анимашныг ярьж өгөхөөр бэлдлээ. Үдсгэлэнтэй байгалыг ширтэн аз жаргалтай инээмсэглэн зогсож байгаа хончуу хүүгийн зураглалаар кино маань эхлэх болно. Яг энэ үед хонь майлах дуугаар баярлаад хонь дундуура гүйж яна хаа цаг боллоо хошо гэж хоньнуудаа нэрээр нь дуудан дундуур нь гүйсээр нэг нь төлөх гэж байгаа хонь дээр очлоо. Санаа зовлтгүй би энд байна. Чи арай л ир төлж бай шүү охин минь. Хошо улаараа манаха сөрг маань удахгүй томорхон дээ. Химэн баярлаж төлөх гэж байгаа хоньоо аргад нь тайвшруулад сууж байна. Тэгсэн нэг аюул ойртож байх шиг байна. Хүү шууд өөрийнхөө дүүгүрийг аван хоньдийнхоо төлөө юу тааж тулалдахад бэлэн мэд шулуудан босоод шүгэлдэн. Тэр үед хонд нь сургуультай юм шиг л түүнийг тойроод зогслоо. Дэвид хамтдаа байгаарай. Бид ойрхон бөөгнөрч байвал тэр хин нэгнийг онцолж чадахгүй гэж хэлээд хоньныхоо урд нь гарan дээр байгаа хин нэгэнд хандаа хэлж байгаа мэдтэй шараад би үүнийг ганцаар хийж чадахгүй гэж хэлэхдээ зэрэгцээд арслан гарч ирээд дайрах үед хонд нь таран бутарч өөр тийшээ зугтаж байна. Арслан хондыг барихаар дайрна. Нэг хонь баригдгийн даван дээр хүү дүүгүрээрээ дүүгүрдэн арслан чулуугаар оноод унгаах болно. Арслан босч ирээд хүү рүү анхаарлаа хандуулах үед хүү төлөх гэж байсан хоньныхоо өмнө зогсоод хониндаа хандан зүгээр л чимээгүй охин минь тэр чамайг хараагүй гэх үед хонь ойлгосон мэд толгоогуудаж байна. Хүүч арслангийн анхаарлыг өөртөө татаад холдохыг оролдож байна. Тэр үед харин хурлах гэж байсан хонь нь тэсгэл алдаад майлж байна. Арслан шууд л хонь руу дайрах үед хүү шууд хонь хамгаалахын тулд арслангийн замыг амдан гүйж хонь руу нүсрэх арслантай мөргөлдөөд газар унна. Энэ үед харин айлд нэгэн зөнч ярьж байна. Бурхан надтай ярьсан. Зөнч байхын нэг хэсэг шүү дээ гэж хэлэнгээ урдаа байгаа хүмүүсийг шинжээд нүүр аманд нь хурч үзээд нэг зүйлийг ин шинжээд байна. Тэр надад маш тодорхой хэлсэн. Намайг яг энэ гэрт ирж Эсийн хөвгүүдийн нэгийг сонгоод дараагийн хаан болго гэсэн юм гэж хэлэх яг энэ үед Эсийн хөвгүүдийн хамгийн том нь өөрийг нь хэлж байна гэж бодоод цээжээ төвлөгөөд бардам зогсно. Зөнч үргэлжлүүлэн гэвч та нарын хэн ч биш байна. Эсвэл чамд өөр хүү байдгийн биш байз. Яг энэ үед хончин хүүсэрч байна. Арслантай мөргөлд хүйдээ ухаалдаад унтсан байж хүүсэрэж шууд л хонь хайгаад сандардаг. Даанч хонь нь байсангүй. Хүүгүнийг лад уйлж эхлэн. Түүнийг хондийнхон төлөө өөрийн амийг үл хайрлагаас гадна алдсан хоньныхаа араас ямар их гашуудж байгаагаар нь түүнийг өөрийнхөө сүрхтээ ямар их хайртайг нь харуулж байна. Тэгсэн нэг хурган гараад ирлээ. Түүний хонь амьд байжээ. Гэхдээ яаж? Даанч арслан дайхаад архирч байна. Гайхаад хавцал руу харах үед арслан түүнтэй мөргөлдөөд хатан хавцал тавьжуулагдсан байж арслан хараад хүү баярлан. Өө, энэ чамд миний хоньтой орооцолдох ямар байдгийг ойлгууллаа та гэж хэлээд гүйж очоод хоньо тэрвэрнэ. Би чамайг зүгээр байгаад үнэхээр баяртай байна. Үүний дараа бяцхан хургандаа нэр өгөөд бусад сөрөг рүүгээ явхаар зэхэх үед арслан тусламж гуйж байгаа мэт архирч байна. Хүү эргэж арслан хараад өрөвдөд хадны завсар орж хадыг жигээд унаглаа. Арслан аварчлаа. Арслан хараа аврагдсныхаа дараа түүнд баярлсан мэт хараад яваад өгөх болно. Өөрлүүн дайраад авахд өршөөгöd байна гэдг нь их ухаалаг том зүрхтэй хүү гэдгийг нь харуулж байгаа шиг байна шүү. Давид буцаагаад хоньнуудаа цоглуулсан ч нөгөөдөл нь жаахан айсан хэвээр байна. Давид аимшигтай байсныг би мэдж байна. Гэхдээ та нарыг илүү амьд мэдрүүлэхгүй байна гэж үү? Би энд айсан хонь сүрэг харахгүй байна. Би юу харж байгааг мэдж байна уу? Хүчрэхийг морд ертөнцийг байлдан дагуулгаад ч бэлэн. Ингэсэн ч нөгөөдөл нь зоригждгүй шүү. Давид дахиад би ч бас заримдаа айдаг юм а. Гэхдээ дотроо ингэж хэлээд хөгжмөө аваад дууллаа. Алсад гэрэлтэх гэрэлвэ. Хэрв чи чагнавал нэрээр чин дуудахыг сонсох болно. Дагахад зориг шаардна. Ингээд дуулах үед хондон зориг орон түүнийг дагаад агуугаас гарах болно. Хүү үргэлжлүүлээд дуулсаар баярлан гүйсээр өөрийн амьдардаг тосгоноороо хондтойгоо гүн явлаа. Харин энэ үед дараагийн хааныг сонгохоор ирсэн нөгөө зөнчийн байгаа герт нь газар дөргиж Давид ирж байгааг бүгд мэдээд гэр доторх юмнуудаа хамгаалж байна. Тэр үед хаалгыг цөм мөргөд хончинхүү хондийнхаа хамд орж ирээд зөнчийн өмнө унах болно. Дүү охин нь тэндээс Давид ингээд баярлаад дуудаж байна. Энэхүү бол манай киноны гол дүр Давид. Давид дээшээ харах үед зөнч мөн дээрээс нэгэн зөгнөл авсан бололтой түүнийг харж байна. Харин Давид хувцааг өвж босон мэндлээд ээжээсээ юу болоод байгааг асууна. Ээж нь тэндээс бурхан чамд агуу төлөвлөгөө бэлдсэн гэж миний хэлснийг санаж байна уу? Тэр нь миний бодож байснаас ч том байсан байж магадгүй. Ингээх үе зөнч. Давид, Эйсийн хөө чи агуу явдалд бэлнэ. Мэдээж Давид бол адал явдал дуртай зоригтой хүү шүү дээ. Шууд л тийм гэж хариуллаа. Израилийн хаан болох. Израилийн хаан болно гэдгийг сонсоогүй юу? Үгүй гэд ухрах үед дүүн түүний ард тэг болоод үүнийг битгий баллаарай Давид. Хэрв чи хаан болвол би гүнж болно шүү дээ. Ингээд өхөөртмөр хэлж байна. Харин Давид түүн тандаад би хаан болж чадахгүй. Бидэнд аль хэдийн хаан байгаа. Түүний энэ яриаг нэг хүн шууд л дэмжин. Тийм ээ. Энэ зөв. Энэ чинь урвалт гэсэн үг. Та бидний хамгийн багыг аваад биднес дээгүр тавьж болохгүй шүү дээ. Би түүний оронд хонь хариулах болж байна уу? Эцэг нь тэндээс. Үгүй ээ Озим. Тэр үед харин зөнч. Би энд зүгээр ирээгүй.
Ард түмний зүрх сэтгэл дээсэн дөрөөн дээр байгаа. Энэ нутгийг харанхуй нөмөрсөн. Гэвч бидний өмнө илүү ноцтой аюул тулгарч байна. Хи, Амалекчууд уу? Үгүй дээ. Бидний жинхэнэ тулаан бол махан биеийн эсрэг бус. Харин бидний зүрх сэтгэлд байгаа юм. Дайснууд минь биднийг бурхнаас нүүр буруулахад хүргэсэн гэж үү? Үгүй ээ. Бид л хаан шаардсан юм. Тиймээс бурхан бидэнд Саул хааныг өгсөн. Түүний тэтэмд дурлах сэтгэл нь өөрийг нэдэж дуусгасан. Одоо бид хүнд итгэлээ өгсөний үр дагаврыг харж байна. Иймээс бурхан өөр өөр шин зүрхтэй нэг сонголоо. Ингэж хэлэх үед нь Давид, "Гэхдээ би хаан болохыг хүсэхгүй шүү дээ. Энэ бол гайхмаар сайн хааны шалгуур. Би зүгээр л хончин." Ард түмэн төөрөлдсөн Давид. Шуурганд төөрөлдсөн. Хончид бол яг л тэдэнд хэрэгтэй хүн. Давид, "Гэхдээ бурхан бол миний хончин. Тэр л бидэнд хэрэгтэй. Чиний хэлсэн шалтгаан бүр энэ нь чи байх ёстой гэдгийн нэг шалтгаан болж байна." Тэгэхээр Давидын даруй байдал нь түүнийг хаан болох хамгийн том шалгуур нь байсан бололтой. Тэгээд Давид эргэлзэж ээж рүүгээ харах үед ээж нь түүнийг зөвшөөрч байгаа мэт харж байна. Давид зөрг ороод уртаар амьсгаа аваад хүлээн зөвшөөрлөө. Тэр үед зүүнч тус гаргаж ирээд дээш өргөн магтан дуулж, "Бурхны сонгосон нэгэн ирлээ. Би чамайг бурхны өмнөөс адэслэе. Ачлалд бурхан таньдаа талархъя." гэж дуулаад эвэр доторх тосоо Давид дээр асган түүнийг ирээдүйн хаан болгон тосоллоо. Дүүн тэндээс, "Одоо юу болох вэ? Саул хаан Давид хоёр өгтлээ тулалдах уу?" "Үгүй ээ. Энэ нууц хэвээр байх ёстой." Инgeх үед гаднаас нэг хүн хаалга нүдэд, "Бид Давидын чадварын талаар сонссон. Тэр одоо Саул хаанд хэрэгтэй байна" гэж байна шүү. Зүнч тэд мэдсэн байх учиргүй дээ. "Та манай гэрт ямар гай авчирва? Тэд намайг энд байгааг мэдэж болохгүй. Хэрв Саул түүнийг мэдвэл та нарын хэнэнч аюулгүй үлдэж чадахгүй." Инgeх үед дүүн хаалга нээж өглөө. "Давид энд байна уу?" Инgeх үед Давид өөрөө хаалганы цаанаас гарч ирээд, "Би энд байна." Цэрэг хараад, "Хөөр хийх үү? Тэр чамайг амьдаар чин зайлхинда" гэж хэлээ түүнийг авч явах үед гэрийнхний санаа зовоод үлдэх болно. Ингээд Давид анх удаа түм түжигнэж бум бужигнсан хааны хотод ирлээ. Соёлын шоконд орноо. Цэргүүд түүнийг дагуулan явсаар хааны ордонд ирэх үед хажуугаар нь хөгжим барьсан хүн уйлаад өнгөрч байна. Хааны ордонд нэг аюултай зүйл болсон бололтой. Давидыг хааны ордонд ороогүй юу? Усанд оруулаад шин нөмрөг нөмрүүлээд хөгжим бариад ойчрлж байгаа хүмүүсийн ард авчиад зогсоочлоо. "Өө, уучлаарай. Зүгээр дээ. Харин чи яагаад миний урд зогсож болохгүй" гэж ингээд Давидыг урдаа оруулж байна. Дөрс шилжиж нэг залуу эхэмсгээр үүдэн дээр зогсож байх бөгөөд түүний хажуугаар бичиг хэрэг барьсан өндөр нам хоёр хүн гарахыг завдаж байна. "Эй, төрүүлээгээрээ. Хаашаа явж байна гэж бодоод байна." Харин тэр үед өндөр нам хоёрын намхан энэттэй өстэй. "Ханхүү Йонатан, бид таны эцэгтэй яаралтай уулзах хэрэгтэй байна. Одоо үнэхээр тохиромжтой цаг нь биш." Гэх үед нөгөө хоёр орохоор зөрүүдэлсээр өндөр туранхай ингэж хэлж байна. "Төрийн хэргийг хоошлуулж болохгүй" гэд хаантай уулзахаар завдах үед хааны өргөнөөс, "Энэ надад тусалж байна гэж бодож байна уу?" гэд хашгиран гарч байна. Нөгөө бардам зан дарагчлаа. "Төрийн хэргийг одоо хойшлуулъя. Тохиромжтой цаг нь биш юм шиг байна" гэд явлаа. Харин энэ бүхнийг сонсоод Давид гайхан, "Энд юу болоод байгаа юм бэ?" гэж асуух үед нөгөө хөгжимчин эмэгтэй түүнд тайлбарлаж байна. Саул хаан тулсын бүх хөгжимчнийг дуудсан. Хөгжим түүнийг тайвшруулдаг байсан юм. Давидэд яагаад дуудагдсныг нь тайлбарлаж байх зур дахин хааны өргөнөөс хашгиран гарч, "Гар дахиж битгий яриараа" гэх дуутай зэрэгцээд нэг хөгжимчин, "Ойлголоо ирхмэ" гэж орилсоор зугтан гарч байна. Болсон зүйлийг харсан хөгжимчид нэг нэгээрээ татаж чанган ээлдэхээр гуйж буймд урдаа оруулсаар хамгийн урд Давид гараад ирлээ. Йонатан ханхүү түүнийг хараад, "Хөөе хөөхтэй, чи энд юу хийж байгаа юм бэ?" Давид хариулж амжаагүй байтал, "Дараагийнх нь" гэд хашгирч байна. Йонатан, "Чиний ээлж болсон бололтой" гэж хэлээд хааны өргөнд оруулахдаа Давидэд урам өгч гараа атхан зүрхэндээ цохиод зориг орууллаа. Давид өөрт нь өмсгсөн шинэ хувцсандаа түүртэд хааны өргөнд орох үед харанхуй янз бүрийн хөшөө хевсээр дүүрсэн сүрлэг өрөө байхан тэрэ. Давид ч эргэн тойрноо ажиглаад эргэлзэн ураг шалгасаар байх бөгөөд хаан руу алхаж байх үед тэнд нэг хөгжимч нуугдсан байна. Чимээгүй. Тэр үед хааныг харах үед хаан харанхууд амандаа бовтнаад сууж байна. Тэд "Хөөхд надад туслана гэж бодсон юм бах та. Чи дуулах гэж байна уу? Яах гэж байна?" Давид сандраад хариулах гэж байх үед Саул уурандаа хажуудах чаднуудаа түлхэж байна. Давид хааны өргөнөөс зугтаад шинэ өмсгсөн хувцас тайлаад гараад ирлээ. Йонатан жаахан урам хугараад, "Дараагийнх нь" гэх үед Давид, "Үгүй, хүлээгээрэй" гэж хэлээд нөгөө эмэгтэйгээс, "Энийг зээлж болох уу? Баярлалаа" гэд хөгжмийн аваад буцаж орно. Давид зугтаагүй ээжээ. Давид хааны өмнө гүйж ирэх үед хаан гайхаж, "Чи яагаад буцаад хүрээд дэрв? Яагаад гэвэл одоо надад энэ байна" гэж хэлээд хөгжим харуулах болно. "Зүгээр л намайг тайван орхи. Би оролдоод үзье" гэд хөгжмөө тоглон дуулж эхэллээ. Төөрөлдсөн мэд санагдах үед, мөн ихэд хайх үед
сүүдэр нарыг халахлах үед, зүрх минь хөрөх үед, залбирахад хэцүү байх үед, ингээд дуулангаа хааны өргөний хөшигнүүдийг нээж гэрэл оруулж эхлэх үед хаанч тайвширч байгаа бололтой. Хаан гэлтгүү Давидын дууг сонссон бүх хүмүүс гайхах болно. Гадаа байсан хөгжимчд хүртэл даган баярлаж хамтдаа тоглож, тэд бүгдээрээ хааны өргөний бүхэл хөшгийг нээгээд гэрэл оруулж байна. Хаан тэнд өндөйн босоод өөрийгөө хаан болох үед зөнчөөр тослуулж байсан зургаа хараад Давидэд хандан "Чамайг хэн гэдэг вэ?" "Давид." "За Давид, би сүүлийн удаа хэзээ ингэж мэдэрснээ санахгүй байна. Эрхчлөөтэй. Юу гэж? Би үүнийг хэзээч гуйгаагүй. Би хаан болохыг хүсээгүй юм." Давид ч хааныг сонсож байгаа санамсаргүй. "Би ч гэсэн гэж амаалдаад сандран. Миний хэлэх гэсэн нь би төсөөлж чаднаа л" гэж. Хаан тэнд "Чи чадах уу, Давид?" гэж хэлээд түүнийг цонх руу дагуулангаа хэрхэн хаан болж байснаа тайлбарлах болно. Нэгэн мөчөд чи эцгийнхээ илжгийг хариулж байснаа. Дараагийн мөчөд Самуэль чамайг хаанаар сонгоно. Тэр зөнчийг нь Самуэль гэдэг байсан юм байна. Ингээд Саул Давидэд хаанд өгөгдөх зүйлсийг харуулж байгаа мэд Израилийн газар нутгийг харууллаа. Энэ олон жилийн дараа Израилийн төлөө миний хийсэн бүхний дараа үүнийг надаас булаах гэж оролдож байна. Өөр хүнд өгнө гэсэн. Хэрв би тэр зөнчийг гартаа оруулвал хэрв Самуэлийн миний оронд сонгосон хүнийг олж мэдвэл гэд яг дэлбэрэх гэж байгаа мэд ууралж байна. Давид харин жаахан сандарнаа. Ингээд тэднийг ярилцаж байх зур бүрээ дуурайд ханху Йонатан орж ирж байна. "Эцэг минь, Филистинчүүд дайнд бэлдэн цугларч байна." Хаан харин инээн босоод "Өнөөдөр миний хувьд хэрүүл үдэхэд муу өдөр байна. Миний морийг бэлд, Давид. Чи хаанда агуу үйлс бүтээлээ. Бэлчэрлүүгээ буц. Тэнд байхдаа миний эргэн ирэлтэд зориулан ялалтын дуу бичээрэй" гэж хэлээд дайнд ялсан мэт бардаад Йонатантай хамт гүүгээд гарч байна. Давид харин эргэлзээд үлдлээ. Дөрс шилжиж Израилийн цэргүүд дайнд бэлдэж байгааг харуулах бөгөөд хэд хэдэн хадуур, модон сэлэм, газар тариалангийн багаж бариад өөрсдөө итгэл муутай байгааг нь харуулна. Йонатан анхүү цэргүүдэд зоригжуулсан ч нэг л итгэлгүй байгаа нь мэдрэгдэнэ. Эсрэг талд харин жинхэнэ цэргүүд цугласан байх бөгөөд бөмбөр, хуйг, дуулга, бамбай, сэлэм гэх мэт бүрэн зэвсгэлсэн сүртэй харим зогсож байна. Цэргүүд дундаас Филистийн хаан морио унаад жаахан залтай төрхтэйгээр Саул Йонат хоёр дээр ирж байна. "Саул, Саул. Биднийг тохиролцсон гэж бодсон юмсан. Би чамд болон чиний бяцхан овгуудад энэ нутагт амьдрахыг зөвшөөрсөн. Гэтэл чи" гэсэн Саул. "Бидний тохиролцоог би мэдэж байна хиш. Бид танаа татварыг төлдөг. Бид багаж хэрэгслээ танаа дарагчуудаар эрлүүлдэг. За би хэлэх ёстой бах. Танаа олон багаж хэрэгсэл маш хурц үзүүртэй харагдаж байна. Энэ бидний тохиролцооны нэг хэсэг биш байсан. Тэгвэл магадгүй шинэ нөхцөл тохирох цаг нь болсон байх. Эд чин дайны үгс байна, Саул. Чиний айран бол минийхтэй тэнцэхгүй. Би тэр бүх хүмүүсийг алахыг хүсэхгүй байна. Миний талбайд ажиллах боломжит ажилчдыг шүү дээ. Тиймээс яагаад бид үүнийг илүү хялбар болгож болохгүй гэж чиний шилдэг дайчин миний дайчны эсрэг ардаа жаахан юм төлөвлөсөн байгаа болтой шүү." Үүнийг сонссон Йонатан "Эцэг минь, та ямар ч Филистээс илүү шүү дээ. Дээрээс нь бурхан бидний төлөө тулалддаг." Йонатны үгийг сонсоод Саул "Тэгвэл тулалдах хүнээ сонго Ахиш" гэж хэлж дуусаагүй байхад нь Ахиш Саул өөрийнх нь арга мэхэнд орсон мэт баярлаад маш сайн гэд хурууга дуургаад "Голиатыг дууд" гэж байна. Тэр үед бүрээ дуурч цэргүүд зэвсгээ хаврилдуулах үед сүрлэг тарган ир бахархалтайгаар гарч ирээд зогсож байна. Йонатан түүнийг хараад "Тэр үнэхээр том юм аа." "Тэр биш ээ. Тэр бол түүний сэлэн баригч" гэж сэжигтэйгээр хэлж байна. Яг зэрэгцээд газар хөдөлж шар толгойтой үлэмж биетэй нөхөр гарч ирж байна. Нөгөө нөхөр гарч ирээд Саул болон Йонатан хоёрыг айлгаад явуулсныхан дараа Израилийн цэргүүдийн өмнө ирээд "Энэ өдөр Голиат Израилийн цэргүүдийг доромжилно. Надтай тулалдах хүнээ сонго. Хэрв тэр ялвал Филистинчүүд танаа харьяат болно. Хэрв би түүнийг ялвал та нар бидэнд үйлчлэнэ." Үүнийг нь сонссон Саул сандраад "Миний зөвлөхүүдийг дууд" гэж хэлээд орлоо. Голиат харин өөртөө итгэлтэй нарахгүй. "Санаа зовлтгүй, яарах хэрэггүй. Голиат бол хинээс ч илүү төвчээртэй" гэд яваад өглөө. Энэ үед харин манай Давид гэрлүүгээ харж явах үгээд Давидыг байхгүй хоогоор нөгөөдөл нь хондийнхаа аргыг нэг л олохгүй байгаа нь харагддаг. Давидыг харсан гэр ихнэн баярлаад түүнийг угтаж авлаа. Давид зүгээр гэдгээ хэлсний дараа нөгөөдөл нь ээлжгээ эмээлэлсэн байхыг хараад "Юу болсон бэ? Хотоос дайнд нөөц нийлүүлэхийг хүссэн" гэж хэлээд ээлжиг рүүгээ хартал хот руу хоол өргөж өгөх гэж байсан Давидын ах нь нөгөө хүнснээсээ идсэн байж шүү. Аав нь хүүхдүүдэд хараад "Энэ нэг нь бидний нөөцийг айрамт хүргэх хэрэгтэй" гэсэн чи Давидын Натанел гэдэг байнга юм идэж байдаг ах нь би хүргээд өгье" гэж байна. Хоолыг нь замдаа идчихээр царай байна шүү. Аав нь "Натанел идчих баха. Магадгүй Озем харин дуургүй байна." Давидын ээж нь тэндээс "Хэн авч явж
гэж болохыг би мэдэж байна. Тийм үү? Гэсэн Давид руу харж байна. Ингээд Давид Дайны талбар руу хүн сүргэж өгөхөр боллоо. Давид хүнсээ аваад Дайны талбарт очих үед Голиат Израилийн цэргүүдийг болон Израилийн бурхныг доромжилж байх нь тэр. Израильчуудын юу ч хийж чаддаггүй. Давид харин бурхныг доромжилж байгааг нь хараад уурлаад "Хөөе, чи хүрээд ирэлдэ" гэд хүмүүсийн араас үсрээд байна. Хүмүүс тэнд Голиат сонс чухал яах юм бэ? Тэр бол маш том дайч гэх үед түүний ямар том байх нь хамаагүй. Бурхан бидний талд байхад би ч гэсэн түүнтэй тулалдаж чадна гэх үед цэргүүд түүнийг шоолж байна. Тэр Голиатыг ялж чадна гэж бодож байна. Бурхан бидний талд байхад чи эсвэл чи ч бас ялж чадна. Йоо, би юу гэснэ хайсандаа шууд зуухтаж байна. Давидыг шоолж байсан хүмүүс нь түүнийг түлхээд хааны өргөнд орууллаа. Йонатан түүнийг хараад дахиад л чи юу? Саул тэндээс дуу энд тус болохгүй хөөмөн. Би энд дуулахаар ирээгүй. Тэгвэл чи яах гэж ирсэн юм? Би Голиаттай тулдахыг хүсэж байна. Түүний хэлхийг сонссон хүмүүс гадна доторгүй бүгд шоол инээлдэж байна. Давид тэнд би үннээсээ хэлж байна. Би Голиаттай тулалдана. Давид чи дахин нэг удаа миний сэтгэлийг сэргээлээ. Даанч чи дэндүү жижигхэн. Аврах том хүнд биеийн хэмжээ ямар ялгаатай гэж тэр үед Голиат тэдний бурхныг доромжилж байгаа нь сонсогдож байна. Йонатан түүнээс чи ганцаараа тийш явхаас айхгүй байна гэж юу? Би ганцаараа биш ээ. Түүний хэлхийг сонссон нөгөө түшимлэн. Энд чи удаггүй юм. Түүнийг харал та. Тийм ээ. Намайг хар. Би Арслан Баавгатай тулдж байсан. Арслан эцгийн минь хонь руу дайрахад бурхан намайг хамгаалсан. Мөн тэр Голиатын эсрэгч мөн адил намайг хамгаалах болно. Ингээх үед Йонатан түүнийг дэмжиж аавда тайлбарлаа хэлж ятах үед түшимд нь түүнийг болиулахыг оролдож байна. Хаан тэдэнд төөнд хуйг дуулга өмсөв. Ингээх үед Давидэд өөрөөс нь хэд дахин том хуйг дуулга өмсүүллээ. Түшмэл тэндээс тэр энэ хуйг дуулганы цаанаас хөдөлж чадах юм уу? Ингээд хуйгийг нь сөхөд харсан чи Давид айл хэдийн алга болсон bay шүү. Хачуу. Нөгөөдөл нь түүнийг зогтчлаа гэж бодох үед Давид голын ирэг дээрээс чулуу аваад би айхгүй байна хэмээн аялсаар улаан цэцгээр дүүрэн Дайны талбар дээр ирлээ. Израилийн хүмүүс зарим нь гайхаж, зарим нь ууралж байхад Голиат Давидын урд ирж харснаа. Басамжлаад буцаад орчлоо. Тэр үед Ахишан Голиатыг зогсоогоод чи хайчих гэж байгаа юм. Энэ бол дэндүү том доромжлол. Тийм ээ. Агуу доромжлол. Чиний бут нэргэх ёстой доромжлол гэж Ахишан Голиатаар хурдхан Дайныг дуусгуулахаар өөрийн сурсан залжи арга ашиглаад ятгалаа. Голиат ч Ахиши хатгалахад ороод Давид руу чи энийг тоглоом гэж бодож байна уу? Би чамайг хэрээний 100 шуулган доо. Филистчүүд түүнийг шоолоод инээж байна. Эсвэл магадгүй тэд аврах том найр хийх бах. Голиат уурлаад шууд жадаа аваад шидэх үед алс хол зогсож байгаа Саул хаан руу шидсэн байна. Голиат жадаараа оноогүй ч гисэн. Өөхөө онсонгүй ингээд үргэлжлүүлэн чи энийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаадаа итгэлтэй байна уу жаалаа? Чамд жинхэнэ зэвсэгч алга. Ингээд чилээд бүсэлхийнээсээ жижигхэн сэлэм гаргаж ирээд Давидын урд шидлээ. Давид, чи далайг хоосон бурхны эсрэг чиний зэвсэг ямар нэг зүйл хийж чадна гэж бодоо юу? Галт багнаар ирсэн бурхан. Чи миний эсрэг сэлэм жадтай ирж байна. Гэхдээ би чиний эсрэг тэнгэр газрын бурхны нэрээр ирж байна. Тулаан бол түүнийх бөгөөд тэр чамайг бидний гарт өгнө. Голиат үүнийг сонсоод шоолж дагооноор хандгаалъя. Би энэ Саулыг эр хүний ажлыг хийлгэхээр хүүхэд явуулсан гэж бодож байлаа. Ингээд л үнэндээ Голиатыг бурхантай тулдахыг хэн харахыг хүсэж байна. Ингээд үед Филистчүүд түүнийг дэмжиж орилолдож байна. Голиат дээш хараад би чиний сорилтыг хүлээн авч байна. Мөн одоо чамайг өөрийгөө харуулж бидэнтэй тулдахыг хүсэж байна. Ингээд дуулга тайлаад энд буугаад ир Израилийн бурхан минь. Тэгээд би чамайг Голиатын хүч чадлын өмнө сөөхрүүлнэ гэд бурхныг доромжилж байх үед дүрсэн дээшээ тэнгэрийг харуулад үргэлжлүүлэн Давидыг харуулах үед Давид аль хэдийн дүүгүрээ эргүүлж байх бөгөөд дүүгүрээрээ дүүгүрдэж байгаад чулууга шидэх үед Голиатын яг духан дунд нонож бүх хүмүүс гайхаж намган боллоо. Бурхныг доромжилж байсан Голиат бамбаага арга шалдаад сөкрөнлаа. Болсон зүйлийг харсан Ахишан бухимдэж чи үнэхээр нэг чулуу миний бүхэл армийг ялахад хангалттай гэж бодож байна уу? Ингээд цэргүүдтэй дохио өгöd довтлох үед нь Давид ч бүтэн аримтайгаа тулалдахаар дүүгүрэндээ чулуу хийгээд тулдахад бэлэн зогслоо. Яг энэ үед зөрг орсон Израилийн арим газрыг дөргүүлэн уухайлан дайрч ирлээ. Филистийн цэргүүд хаанаасаа тушаал хүлээж хөөмөд хаан руугаа харахад хаан нь ардуурн сүүлээ хавчаад зугтаж байхын тэр хаан зугтсан Филистчүүд хүртэл зугтаж ганцхан чулуугаар бурхны тусламжтайгаар аврах том Голиатаас гадна Филистийн бүрэн зэвсгэлсэн армийг ялхан тэр. Ингээд ялалт байгуулсан Израилийн арим хот руу орж ирлээ. Бүгд л Давид
Давид хэмээн орилдож байна. Үүнийг сонссон Давид "Над руу битгий хараа, Бурхан руу хар" гэж хэлсэн ч хүмүүс түүнийг ойлгодоггүй. Үүний дараа хэсэг хугацаа өнгөрч Давид ч том болж Йонатны найз болоод ард иргэдэд тусалж дэмжин тэдний дунд нь байн харагдаж байна. Харин Саул хаан өөрийнхөө хөшөө дурсгалыг бариулж байх бөгөөд Давидын бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байгаад нь уурлаж бухимдаж байна. Саул хаан Давидыг хорлох гэсэндээ түүнийг дайнд явуулах бөгөөд тэдний эзлэхээр очисон газрыг нь аль хэдийн эртний дайснууд нь болох нууцлаг Амалекчүүд дайраа өнгөрсөн байх бөгөөд үүнийг харсан хаанч айдас давтан хий юм харж шууд ухрах тушаал өгч байна. Өргөндөө ирж хуучин шигэ өрөөнийхөө бүх гэрлийг хааж айдас давтаад суулаа. Тэр үед харин өнгөрсөн түүх нь өөрт нь харагдана. Тэр дайнд ялж хүмүүсээр магтуулан өөртөө бардан зогсож байтал уулан дээр түүнийг орхин явж байгаа зүнт Самуэлийг хараад түүн дээр очиж "Би ялал тавьчраагүй гэж үү? Бид энэ өргөлөөр Бурхныг хэрхэн хүндэтгэж байгааг хар. Чи өөрөө л хүндэтгэж байна. Чамайг найрлаж байх хооронд Амалекчууд зугтаж байна. Яг л биднийг фараоноос зугтах үед хамгийн сул доройг маань алсан шиг чи өөрийн бардамлаас авуулж бүх ард түмний аюулд оруулсан. Чамайг хаан ширээнд байхад бид хизээж жинхнээсээ чөлөө тавиад чадахгүй." Ингээд түүнийг орхин явах үед нь Саул уурлаад "Та надаас нүүр буруулахгүй шүү" гэд араас нь явах үедээ бүдрээд Самуэлийн хормоноос суурахт нь хормон тасарч Самуэль эргэж хараад Саул тандан "Хэтэрхий оройдсон Саул. Өнөөдөр хаан тулс чамаас салгагдж өөр хүнд өгөгдлөө" гэж хэлэхдээ зэрэгцэн Давид дуу хаялан Саулыг бодлоосон сэрэн. Харин тэр үед Саул Давидыг өөрийнх нь оронд хаанаар сонгогдсон хүн гэдгийг мэдхэн тэр. Тэгээд шууд жаад аваад Давид руу шидэж алахыг завдлаа. Давид харин түүнд хаан ширээнд санаархаж байгаагүй гэдгээ хэлсэн ч Саул шууд жад шидэд жадан цонхоор унсны дараа араас нь "Түүнийг баривчил, тэр намайг алахыг завдсан" гэж байна. Давид зүхтах үед хүмүүс түүнийг бүсэлж Йонатан харин Давидыг таньсангүй яг харах гэж байна. Тэгээд яг харах гэж байхдаа гинэт таниад түүнийг биш Саулын хөшөөний олс руу харваж түүнийг зүхтаалгах болно. Ингээд Давид зүхтлаа. Саул харин түүний араас өөрийн цэргүүдийг дагуулan "Түүнийг ол, түүнд тусалсан хэнийгч сэлэмний эдэш болгоно. Давидэд үнэнч хүмүүс, надад үнэнч бус" гэж тушаагаад ардаас нь Давидыг хөөгд явлаа. Давид харин зүхтаж явсаар сүмд очин Голиатыг ялж авсан сэлмээ аваад зүхтдаг. Хаанч түүний араас мөр даган хөөсөр байна. Саул түүнийг гэр бүлийнхний хүртэл хөөж дөрөвхөд хүргэнэ. Давид зүхтсаар цөлд ирсэн байх бөгөөд сэлмэж өргөж дийлэхгүй болтлоо ядарсан байна. Тэгээд ухаан алдлаа. Тэр үед харин нэг туранхай хөгшин гарч ирээд Давидыг модоор хатхан "Сэрээрэ. Өгтөл минь. Сэрээрэ. Оо, гарцаагүй өгсөн. Сайн байна. Тэгэхээр намайг чиний сандалыг авч байх хооронд ам орж болохгүй шүү. За юу." Гэд нэг сандалыг нь аваад нөгөө сандалыг нь авахаар татхад Давид ханиалгаад хөдөлж байна. Өвгөн шууд бутны ард нуугдчлаа. Цаанаас нарийн хоёр залуу ирээд "Ой, чи юу болсон бэ? Задял. Хангалттай өхөөгүй өгсөн хүн. Чи дахиад л хамгаалтгүй хүнийг дээрэмдэж байна уу?" "Үгүй, би түүний цогцыг дээрэмдэж байсан юм. Энд чинь том ялгаа. Залхаа үгэн bay шүү." Нөгөө хоёр хүн харин Давидыг таниад түүнд ус өгч түүнийг авч явлаа. Тэгээд дүүрэн хүнтэй агуу руу яваад ордог. Тэнд байсан хүмүүс нь харин Давидтай холбогдсноосоо болж Саулаас зүхтэж байгаа хүмүүс юм байна. Тэгэхээр Давидын талд маш олон хүмүүс байгаа бололтой. Тэр тэнд гэрийнхэнтэйгэж таархуулна. Тэд цаашдаа яах талаараа ярьж байх үед Давидын аав нь түүнийг дараагийн хаанаар сонгогдсон хүн гэдгийг хүмүүс хэлдэг. Хүмүүс ч Давидыг хаан болвол эрх чөлөөтэй болж чадна гэд баярлалдан орилж байна. Нөгөө талд харин Саул хаан халуун наранд Давидыг хайж явсаар байна. Тэгээд залхан "Надад энэ муухай нартай газраас түр завсарлаг хэрэгтэй байна" гэж хэлээд ойрхон харагдах агуу руу орлоо. Харин тэр агуу нь Давид болон бусдын байсан агуу ээж таардаг. Давид түүнийг аварсан хоёр залуутай хамт зогсож байхад нь нөгөө сандалыг нь хулгайлдаг өвгөн сэлмийг нь авчирээд Саулыг алахыг дүрслэн харууллаа. Хамт байгаа хүмүүс нь ч гэсэн "Нухчаач" гэсэн арцаар хараад байна. Давид ч зөвшөөрж байгаа мэт сэлмээ аваад Саулын араас гэтэн алхана. Саулын ард очоод сэлмээ далаах үед дүрс солигдож цэргүүд хааныг хүлээж явах үед хаанч гараад ирхэн тэр. Давид хааныг нухаагүй бололтой. Саул яг морин дээрээ морддгийн даваан дээр Давид түүний араас гарч ирээд "Миний эзэн, миний хаан" гэж дуудахад нь Саул цоочод харлаа. Тэгсэн Давид өөрийнх байсан агуугаас гараад ирнэ. Саул болон цэргүүд дайрахад бэлдлээ. "Давид, та яагаад намайг мөшгөхөд байгаа юм бэ? Бурхан таныг миний гарт өгсөн" гэж хэлээд даавны өдөс харууллаа. Саул сандар нөмөргөө харахад түүний нөмөргөөс тастан авсан байх нь тэр. Давид үргэлжлүүлэн "Зарим нь намайг таныг ал гэж ятгсан. Гэхдээ би танд гар хүрээгүй. Хэрв намайг филистчүүд хөөж байсан бол эсвэл Амалек хүм мөрдөж байсан бол би юу хийхээ мэднэ. Би өөрийгөө хамгаалж чадах байсан юм" гэж хэлээд Саулын өмнө ирээд сэлмээ суглах гэж байсан гарн дээр нь дараад "Гэхдээ энэ чинь та
Миний хаан, би хаан ширээг авахыг оролдоогүй. Саул гимссэн маягтай юу гэхээ мэдэхгүй Давидыг тэвэрлээ. Гэнэт Саул цэргүүд нь түүнийг харж байгаа гэдгийг мэдээд Давидыг түлхээд мориндоо мортоод буцлаа. Харин Давид өөрийн хүмүүсээ агуугаас гаргаж Амалекчүүдийн сүйтгэс хотод очиод суурших бэлтгэлээ хийдэг. Энэ үед Израиль улс хуваагдж байгааг Филистийн хаан мэдээд угаас зайлтай тэрээр боломжийг ашиглан дайрч эхэлнэ. Үүнийг Давид мэдэх бөгөөд өөрийнхөө хүмүүст болон өөртөө Филистийн цэрэг явуулсамсаж Филистчүүдийн дунд орох төлөвлөгөө гаргадаг. Тэд Израилаас урваагүй гэдгээ харуулахар шийдсэн бол л доо. Филистийн цэргүүдийг модон дунд хүлээж байгаад дундуур нь юу ч болоогүй юм шиг нийлэн цэргүүдийн дунд уусан алхан явж байна. Филистийн цэргүүд дайрахад бэлдэж байх үед Давид харин Филистийн хаан руу дөхөн очиж эхэлнэ. Ахиш хаан болон Йонатан ярилцаж Ахиш хаан Йонатаныг сүрдүүлж өөрөөс нь 10 дахин их цэрэгтэй учраас бууж өгөхийг ятгах байна. Израилийн бурхан одоо хаана байна? Йонатан харин яг энд байна. Мөн тэр та нараар түүний хүслээ биелүүлж байна. Ахиш хаан гайхаж юу гинэ? Ингээх үед Йонатан хэрв бид ялвал тэр нь бурхны гараар болсон хэрэг. Харин үгүй бол өнөөдөр та нар Давидыг хаан ширээнд суулгана. Аль ч тохиолдолд та нар ялагдах болно гэж хэлээд Ахишийн үгийг сонсолгүйгээр яваадлаа. Хоёр талч дайрахад бэлдэж байх үед Давидын хүмүүсээ сууршуулаа орхисон газраас хар утаа гарах бөгөөд энэ нь Амалекчүүдийн сүрүүлсэн газраа гаргадаг утаа байж байна. Давид Ахиштай маш ойрхон байсан боловч дайнд оролцох уу гэрийнхэн рүүгээ явах уу гэсэн эргэлзээнд орж байна. Тэр үед харин дайн эхэллээ. Давид дайнд орохоор ирэх үед нь хамт явж байсан цэргүүд нь түүнийг барьж аваад буцаан авч явж байхад нь Йонатан түүнийг хараад анх зүрхэндээ гараа барин мэдлж байсан шигэ мэдлэн хоцорно. Давидыг гэртээ ирэх үед нь хэнийг ч үлдээлгүйгээр барьцаалаад аваа явсан байна. Хүмүүс харин үүнд нь Давидыг болон Бурхныг буруутгах нь тэрэ. Давид ч эдгээрт өөрийгөө буруутгах юу гэхээ мэдэхгүй шантарч байна. Тэгээд зүнчий хэлж байсан болон ээжийнхээ хэлж байсан үгийг санаад Филистийн хуйг дуулгаа тайлж хаяад өөрийн хүмүүсийг аврахаар ганцаараа явдаг. Амалекчүүд харин тэдний гэр бүлийг боолуулахаар цуванд оруулаад дээрлэхий явж байна. Тэр үед Давид эзэн бол миний гэрэл. Би хинээс айх вэ? Миний амьдралын бэхлэлт хэмээн дуулсаар гарч ирлээ. Амалекчүүд түүнийг хараад олуулаа ирж байна гэж бодоод жаахан жиргсэн боловч ганцаараа гэдгийг мэдээд зөрг орлоо. Тэгэд явж очиод түүнийг цогж унган гараас нь хүлээд дээш өргөж сэлмээ ирлээд түүнийг цаазалахаар бэлдэж байна. Хүмүүсийн найдвар тасарсан байх үед Давид дахиад л Бурхныг магтан дуулж байна. Хүмүүс ч Давидын дуулахыг сонсоод итгэл орон босч ирэх үед Давидыг алахаар сэлмээ сугалах нь тэр. Яг энэ үед гэрлийг даг гэж дуулах тун сонсогдож харанхуй гэрэлтүүлэн Израилийн арим дайран орж ирж байна. Давид маань харин хэсэг ухаан алдаж байгаад сэрлээ. Давидын сэрхийг хараад гэрийнхэн нь болон хончид хүртэл баярлж байна. Давид гайхан харцаа өргөхөд бүх ард түмэн түүнийг уухайлан дэмжиж байхан тэр. Давид аавыгаа асуух үед гэрийнхээ дээвэр дээр гаргана. Түүнийг харсан аав дүү хоёр нь түүнийг тэврэн авахад хүмүүсийн шуугилдах дуу сонсогдож байна. Давид харцаа өргөд хартал хүмүүс түүнийг дэмжин уухалж байх нь тэр. Түүнийг гайхан зогсож байхад нь Саулын төрийн төшөмд нь түүний ард хааны нөмрөг бүгж барин зогсож байна. Давид хаан анх хаанаар тослогдоход хамгийн их дургуутсаж байсан ахын түүнд нөмрөг бүгжийг нь зүүж өгнө. Ингээд тэр албан ёсоор хаан болж амар тайвандаа жаргах нэ гэж хүмүүс бодож байх цуур Давид хааны нөмрөгөө урхан тэр. Хүмүүс гайхтал Давид бид таны гар дээр буцаж ирлээ гэж хэлээд гардах нөмрөгний өөдсөө салхинд хийсгээд хүмүүсийн хүсэн хүлээсэн Бурханд дуулууртай хаан болохыг шийдэж байна. Энэ түүхийг Библиэд дээрх болон Израилийн түүхийн бодит явдлаас сэтгэлэн бүтээсэн юм. Энэ түрээд кино маань дуслаа. Киночид хийц байлаа.